За та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүний эрхийн түгээмэл тунгалахыг сойрхон баталснаар жил бүрээ 12 дугаар сарын 10-ны өдрийг хүний эрхийн өдөр болгоо тэмдэглэдэг болсон. За энэ тэмдэглэлт өдрийн хүрээнд төрийн албаны зөвлөлөөс тогтмол зохион байгуулдаг 7410 сургалт мэдээллийн энэ удаагийн цагаараа Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн хууль зүйн ухааны доктор Нарамтяа гишүүнийг урьж ирүүлээд байна. За Нарамтяа гишүүн маань хүний эрхийн үндэсний комиссийн чиг үүрэг хүний хувийн мэдээллийг хамгаалахад анхаарах асуудлын талаар та бүхэнд мэдээлэл хүргэх болно. За мэдээллийн цагтаа та бүхэн идэвхтэй оролцохыг урьж байна. За та бүхэнд мөн саяхан болж өнгөрсөн олон улсын хүний эрхийн өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнд Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн хувийн мэдээлэл хамгаалах үйл ажиллагааны талаар хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль батлагдсантай холбоотой хүний эрхийн үндэсний комиссд бас одоо нэг тусгай чиг үүрэг бий болж хүний хувийн мэдээллийг хамгаалах тусгайлсан механизм Монгол улсад бий болох комиссийг төвшөглөж бий болох энэ одоо үд хаалга нэгдсэн байгаа. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн хувийн мэдээллийг хамгаалах үйл ажиллагаа ямар мөн чанартай, за хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар төрийн байгууллагууд ямар үүрэг хүлээсэн талаар мэдээлэл өгье. Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсын үндсэн хууль олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх хэрэгчлөөний хэрэгжилтэнд хяналт тавьдаг, дэмжих, хүний эрхийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, за өргөдөл гомдол хүлээж авч зөрчигдсөн эрхийг сэргээх, хүний эрхийг хамгаалах ийм чиг үүргийг гүйцэтгэдэг байгууллага улс төрөөс хараат бус мэрэгшсэн хяналтыг хүний эрхийг хамгаалах одоо механизмууд тогтолцоонууд хэрхэн ажиллаж байгаа вэ гэдэг дээр хяналт тавьдаг ийм байгууллага. Хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргүүдийг та бүхэн харж байна. За мэдээж Монгол Улсын хууль тогтоомж бодлого хөтөлбөр хүний эрхийн зарчимд нийцэж байна уу? Бодлогын хэрэгжилт хүний эрхийн зарчимд нийцэж байна уу? Хүний эрхчлөөний төлөв байдлын илтгэл болвол энэ чиг үүргийг гүйцэтгэхэд, тогтолцооны хяналтыг хэрэгжүүлэх чиг үүргийг гүйцэтгэхэд чухал үүрэгтэй ийм одоо баримтчиг. Тэгэхээр энэ дээр бол хүний эрхийн үндэсний комисс тогтолцоог онцлоод цаашид хүний эрхийн зарчимд нийцүүлэх талаар авах арга хэмжээний оншийг бичиж улсын их хурл түргүүлдэг. Ийм одоо жил болгоны 3 сард багтааж улсын их хурл түргүүлдэг. Улсын их хурл нэгдсэн чуулганаараа хэлэлцэж тогтоол гаргадаг ийм эрх зүйн зохицуулалттай бодлогын баримт бичгээ. За хүний эрхийн эрх зөрчигдсөн талаарх өргөдөл гомдлыг хүлээж авч шалгаж шийдвэрлэдэг. За энэ одоо функц бол бас хүний эрхийн үндэсний дэлхийн 170 орчим улс орнууд хүний эрхийн үндэсний байгууллагыг байгуулсан, янз янзын хэлбэрээр байгуулсан, комиссийн хэлбэрээр байгуулдаг энэ одоо байдал бол Аз намхан далайн хүний эрхийн үндэсний байгууллагуудад түгээмэл байдаг. Комиссийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хүний эрхийн үндэсний байгууллагууд бол өргөдөл гомдлыг хүлээж шалгаж шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл хагас шүүхийн чиг үүргийг гүйцэтгэдэг нэг quasi judicial function гэж англи хэл дээр хэлдэг. Ийм одоо мөн чанартай. Хүний эрхийн үндэсний байгууллага олон улсын эрх зүйгээс бас салшгүй холбоотой. Олон улсын эрх зүйд үндэслэж бас нэг талаараа бий бол нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийг хамгаалах тогтолцоотой байнгын одоо хамтын одоо уялдаа холбоотой ажилтдаг ийм мөн чанартай байгууллага. Тэгэхээр анх бол хүний эрхийн үндэсний байгууллагуудыг дэлхийн улс орнуудад байгуулъя гэдэг санаачлага нэгдсэн үндэсний байгууллагын хэмжээнд үрэнсэн. Энэ утгаараа бол хүний эрхийн үндэсний байгууллага яг одоо зориулалтын дагуу хараат бусаар хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж чадж гэнэ үү гэдгийг бол нэгдсэн үндэсний байгууллага дээр үнэлж дэлхийн улс орнуудын хүний эрхийн үндэсний байгууллагуудад одоо Парисын зарчимд бүрэн нийцсэн хагас одоо нийцээгүй гэсэн ийм одоо юу гэдэг дүн тавьдаг ийм механизм ажилладаг. Тэгэхээр Парисын зарчимд бүрэн нийцсэн хүний эрхийн үндэсний байгууллага бол хүний эрхийн зөвлөл, хүний эрхийн грээдний хороод нэгдсэн үндэсний байгууллагын тусгай айлтгэгчид гээд хүний эрхийг хамгаалах үндсэн механизмтай өөрийнхөө харьяалсан улсын засгийн газраас үл хамаарч хараат бус одоо дүгнэлт байр сууриа илэрхийлж хүний эрхийг хамгаалах энэ одоо олон улсын механизмд оролцдог, мөн олон улсын эрх зүй бүтээхэд бас одоо идэвхтэй оролцдог ийм одоо онцлогтой байгууллага байдаг гэдгийг та бүхэн товчхон сануулж хэлэх зүйтэй байх. Тэгэхээр хүний эрхийн үндэсний байгууллага бол тогтолцоог хяндаг, хүний эрхийн мэргэжсэн хараат бус хяналтын байгууллага юм аа. За тэгээд
Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс 2001 оноос эхэлж одоо 2000 онд хуулинд батлагдсан 1 оноос бол комиссийн анхны гишүүд томилогдож үйл ажиллагаа явуулж гиснийг та бүхэн мэдж байгаа. За тэгэхээр 21 онд 20 жилийн дараа бол бас хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль батлагдсан. За энэ хууль бол 22 оны 5 сарын 1-ээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байгаа. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулинд хүний хувийн мэдээлэл хамгаалах хүний эрхийн үндэсний комисс бас одоо тусгайлсан чиг үүргийг хүлээж байгаа. Тэгэхээр дэлхийн улс орнуудад ялангуяа сүүлийн үед бол дижитал технологийн хөгжилтэй холбоотойгоор дижитал технологи бол үндсэндээ хүний одоо мэдээллийг боловсруулж мэдээлэлээр үндэслэж ажилладаг ийм технологиг хэлж байгаа те тоон технологи. Тэгэхээр хүний өгөгдлийг, хүний хувийн мэдээллийг хамгаалах нь бол гарцаагүй шаардлагатай болсон. Маш их хэмжээний хүний хувийн мэдээллийг цуглуулад, энийг боловсруулад тодорхой функц алгоритмын тусламжтайгаар тодорхой функцийг хийдэг ийм технологи бол хүн төрөлхтний амьдралыг өөрчилж байгаа. Тийм учраас бол хүний хувийн мэдээллийг хамгаалах асуудал бол за мэдээж 1960-аад оноос хүний хувийн мэдээллийг хамгаалах компьютер технологийн эрен үед хамгаалах шаардлагатай байна гэсэн ийм одоо эхний баримтчгууд гарч ирсэн. Гэхдээ 10 жилийн өмнөөс бол дэлхийн улс орнуудад хүний хувийн мэдээллийг хамгаалах асуудал бол маш одоо тэргүүлэх холбогдолтой тавигдаж эхэлсэн. За энэ чиг хандлага үүссэн нөхцөл байдал, гарцаагүй нөхцөл байдлын улмаас бол Монгол улс хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг батлан гаргасан. Тэгэхээр зарим нэг нь мэдчихэж магадгүй Европын холбооны GDPR гэдэг одоо эрх зүйн баримт бичиг байдаг. Хүний хувийн мэдээллийг хамгаалах Европын холбооны одоо хууль гэж орчуулах юм уу да. Тэгэхээр энэ хууль дээр одоо нэлээд зарчмын хувьд бол энэ хуультай төстэй. За мэдээллийн эзэн, мэдээлэл хариуцагчийн эрх үүргийг томьёолсон байдлаараа бол нэлээд төстэй ийм одоо хуулийг Монгол улс баталсан. Ер нь хувийн мэдээллийг хамгаалах дэлхийн одоо улс орнууд бол хүний хувийн мэдээллийг хамгаалдаг засгийн газрын одоо бас засгийн газрын зохицуулагч агентлаг бас засгийн газраас хараад тусаар ажилладаг манай харилцаа холбооны зохицуулах орооч гэдэг юм уу хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах одоо байгууллага гэдэг юм уу энтэй төстэй ийм хувийн мэдээллийг хамгаалах тусгайлсан засгийн газрын хороо комиссийг байгуулж ингэж одоо хэрэгжилтэнд нь хяналт тавьдаг ийм одоо нөхцөл шаардлага практик бий болж байгаа. Тэгэхээр Монгол улсын тухайд бол энэ чиг үүргийг хүний эрхийн үндэсний комиссд хүлээлгэсэн нь бол оновчтой юм байна гэдэг одоо бодлого боловсруулагчдын шийдвэр гарсантай холбоотойгоор бол хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтэс хүний эрхийн үндэсний комиссээр байгуулагдаж комиссийн нэг гишүүн энэ чиг үүргийг одоо хариуцаж ажиллах болсон юм аа. За тэгэхээр 3 үндсэн одоо хүний эрхийн үндэсний комиссийн хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийг 3 үндсэн бүрэлдэхүүн хэсэгт хувааж олно. Дэлгэцэн дээр харуулж байна. Халдшгүй чөлөөтэй байх эрх хувийн мэдээллийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх. За энэ нь бол одоо бодлогын дэмжлэг үзүүлэх энэ хууль тогтоомжийг олон нийтэд одоо сурталчлах, таниулах ажилд мөн дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргэн захим хөгжил харилцаа одоо харилцаа холбоо инновац юу лээ? Чи одоо шинэ нэрээр юу болчлоо? За захим хөгжил инновац харилцаа холбооны яам дээр бол одоо энэ хууль тогтоомжийг сурталчлах, олон нийтэд таниулах энэ үндсэн чиг үүрэг байдаг. Гэхдээ хүний эрхийн үндэсний комиссийн үйл ажиллагаан дээр бол дэмжлэг үзүүлдэг. За хүний эрхийг хамгаалах, халдшгүй чөлөөтэй байх мэдээллийн эзний эрхийг хамгаалах асуудал бол энэ дээр 2 дахь үндсэн чиг үүрэг хүний эрхийн үндэсний комиссд одоо мэдээллийн эзний эрх зөрчигдсөнтэй холбоотой гомдол мэдээллийг гаргаж болдог. За мэдээлэл хариуцагчид зөвлөмж өгөх холбогдох байгууллагт шаардлага зөвлөмж өгөх энэ одоо бүрэн эрх чиг үүргийг хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн энэ дор одоо дэлгэцэн дээр харуулсан зүйлүүдэд бол хуульчилсан байгаа. Тогтолцооны хяналт тавьдаг хүний эрхийн үндэсний комиссийн чиг үүрэг мөн давхар мэдээж хэрэгжинэ. Хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих. За Монгол улс дахь хүний эрхчлөөний төлөв байдлын илтгэлд хүний хувийн мэдээллийг хамгаалах нөхцөл байдал үйл ажиллагаа ямар байгаа вэ гэдэг талаар бол тусгах ийм чиг үүргийг хүний эрхийн үндэсний комисс хүлээж байгаа. За тэгэхээр энэс цаашаагаа бол одоо өнөөдрийг болтол хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсээс хүний эрхийн үндэсний комиссийн хувийн мэдээлэл хамгаалах үйл ажиллагаанаас бол хийсэн ажлын мэдээллүүдийг одоо өгсөн байна. Тодорхой журмуудад бол санал өгөхийг хуульчилсан байгаа.
тодорхой үйлчилсэн байгаа. За энэ ажлуудыг бол хийж дууссан байна. За сурталчлан таниулах ажлыг одоо өнөөдрийн жишээлгээд та бүхэнтэй ярилцж байгаа энэ арга хэмжээ бол энэ хууль тогтоомжийг сурталчлан таниулах бас ажлын нэг хэсэг явж байна. Эн чинь буруу дарагдчихлаа тийм. За гомдол мэдээлэл одоо шалгаж шийдвэрлэх үйл ажиллагаа явж байгаа. Шаардлага зөвлөмжийг бол одоо хүний эрхийн хувийн мэдээллийн эзнийг зөрчиж болцсошгүй зөрчсөн тохиолдлууд дээр мөн дүрсний бичлэгийг системийг одоо байршуулсантай холбоотойгоор бол комиссийн гишүүний шаардлага зөвлөмжийг явуулж байгаа. За энэ дээр би та бүхэнд нэг одоо ажлыг бас онцгойлон танилцуулахыг хүссэн. За тэгэхээр хүний эрх ба технологи гэдэг олон нийтийн хяналт шалгалтыг одоо хүний эрхийн үндэсний комиссоос явуулж байгаа. За энэ ажлын бэлтгэл ажил бол үндсэндээ хувийн мэдээллийн хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 жилийн өмнөөс эхэлсэн. Ер нь шинэ технологитой холбоотой Монгол улсын цахим хөгжлийн бодлого одоо энэ хүрээний хууль тогтоомжид хүний эрхийг хамгаалах талаар ямар эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна вэ? Бодлогын одоо чиглэл шаардлагатай байна вэ гэдгийг үнэлэх зорилгоор бол маш өргөн хүрээнд ийм Mongolia систем, иргэний бүртгэлийн цахимжилт, хууль сахиулах ажиллагаанд одоо технологи ашиглаж байгаа байдал, хиймэл оюуны эрх зүйн зохицуулалт, олон нийтийн сүлжээний эрх зүйн зохицуулалт, цахим хуваагдал, цахим бичиг үсэг тайлагдалт мөн одоо цахим технологи ахмад насны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих технологийн талаарх бодлого зохицуулалт гэх мэтчлэн эдгээр асуудлууд энэ асуудлуудын үндсэн одоо юу гэдэг ерөнхий чиглэл нь энэ дотроо бол маш олон бүрэлдэхүүн одоо судалгаа үнэлгээний ажилтай ийм одоо юунууд ийм өргөн хүрээтэй хяналт шалгалтын ажлыг бол хийж байгаа. Тэгэхээр энэ ажлын одоо эхний үндсэн тайлан бол ирэх 3 сард улсын их хурлд хүргүүлэх хүний эрхчлөөний төлөв байдлын 24 дахь илтгэлд бас тусгагдах юм аа. За тэгэхээр мэдээж энэ бол одоо маш өргөн хүрээнд явж байгаа ажил. Олон улсын болоод үндэсний экспертүүд маш олон багуудын одоо хамтын ажиллагааны үр дүнд явж байгаа ажил. Тэгэхээр энэ хүний эрхчлөөний төлөв байдлын илтгэл тусгагдахаас гадна технологи ба хүний эрх олон нийтийн хяналт шалгалтын тайлан гэж тусдаа тайлан бол эх одоо оны 12 сард хүний эрхийн үндэсний чуулган дээр бас одоо танилцуулах ийм шат дараатай мөн энэ дээр нэгдсэн үндэсний байгууллагын хувийн халдшгүй байдлын тусгай хэлтгчтэй хамтарч ажиллаж байгаа ийм өргөн хүрээтэй ажил явж байгаа гэдэг мэдээллийг бас та бүхэнд өгье. За энэ дээр бол бусад байгууллагуудын бүрэн эрхийн мэдээж хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүний эрхийн үндэсний комисс хянах зөрчигдсөн эрхийг сэргээг хамгаалах чиг үүрэгтээ оролцож байгаа. За бусад төрлийн байгууллагуудын бүрэн эрхийг энэ дээр харуулсан байна. Тэгэхээр за хүний эрх гэж юу вэ гэсэн слайд энэ дээр гарч ийн. За мэдээж төрийн албан агчдад бол хүний эрх гэж юу вэ гэдгийг бол би дэлгэрүүлж ярих шаардлагагүй. Гэхдээ ер нь хүний эрхийн үндэсний байгууллага, хүний эрхийн үндэсний комисс хүний хувийн мэдээллийг хамгаалах үйл ажиллагаа явуулахдаа бас нэг одоо харах үнцгийн одоо ялгаа байдаг. Тэгэхээр дэлхийн улс орнуудад хүний хувийн мэдээллийг хамгаалах тусгайлсан засгийн газрын хороо комисс байгуулагдаж одоо үйл ажиллагаа явуулах болсон гэдэг мэдээлэл өгсөн. Тэгэхээр энэ чиг үүргийг хүний эрхийн үндэсний байгууллага хүлээж ийн гэдэг бол байгаа нь бол Монгол улсын тухайд бидний одоо энэ асуудалд харж байгаа өнцөг бол хувийн мэдээллийг хамгаалах гэдэг тусгайлсан нарийн хүрээнд биш халдшгүй чөлөөтэй байх, хүний хувийн нууцыг хамгаалах гэдэг энэ өргөн хүрээнд бол харж энэ ажлыг явуулж байгаа. Энэ бол гарцаагүй хүний эрхийн үндэсний байгууллагын үйл ажиллагаагаа явуулах мөн чанараас салшгүй холбоотой. Тэгэхээр жишээлбэл дэлхийн улс орнуудад бол хувийн мэдээллийг хамгаалах гэдэг яг зөвхөн тухайн хуулийнхаа хэрэгжилт рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бол түрүүнд би хэлсэн технологи ба хүний эрх гэдэг олон нийтийн хяналт шалгалтын хүрээнд ер нь Монгол улсад шинэ технологиг нэвтрүүлэх, хөгжүүлэх, хэрэглэх энэ эрх зүйн зохицуулалт бодлого ялгуурлан гадуурхалтын асуудал, үзэл бодлоо илэрхийлэх, хувийн нууцаа хамгаалуулах гэдэг энэ эрхүүдийн тэнцвэр дээр одоо тэнцвэрийг хангаж чадж гэнэ үү гэдэг өргөн хүрээтэй энэ асуудлыг өнцгөөс харж хандаж энэ үйл ажиллагааг явуулж байгаа гэдгийг тайлбарлах зорилгоор бол халдшгүй байх эрх, хүний хувийн мэдээллийг хамгаалуулах эрх, мэдээж одоо тусгайлсан энэ хувийн мэдээллийг хамгаалах гэдэг энэ чиг үүргийг явуулахын зэрэгцээгээр бусад хүний эрх хэрэгчлөөний одоо уялдаа холбоонд нь бол хяналт авах ийм бодлого юу гэдэг үзэл санааны бас нэг ялгаатай өнцгөөс бол Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс хандж байгаа.
За энэ дээр халдшгүй байх эрх энэ талаар тайлбарласан байна тий. Тэгэхээр хувийн мэдээлэл хамгаалуулах, хувийн нууцаа хамгаалуулах, халдшгүй чөлөөтэй байх эрх болвол эцсийн дүндээ ерөөсөө чөлөөт үзэл бодол эрх чөлөө орших ийм одоо гарцаагүй нөхцөл хэрвээ хувийн нууцыг хамгаалахгүй бол хэрвээ хувийн орон зай баталгаагүй байх юм бол энэ дээр одоо эрх чөлөөт хүн чөлөөт үзэл бодол тэгээд ардчилсан нийгэм ийм байх боломжгүй учраас бол энэ одоо маш чухал асуудал. Тэгээд технологиг бол бид бүгдээрээ мэдж байгаа өдөр тутамдаа одоо юу гэдэг бид нарын энэ дамжуулалтыг хийж байгаа технологиос ихсүүлээд бүгдээрээ барьж хэрглэж байгаа. Магадгүй зарим нь бол гар утсан дээрээсээ үзэж байгаа бах. Энэ байнгын бидний мэдээллийг 24 цагийн туршид цуглуулдаг ийм технологийн эрен үед ер нь хүний хувийн орон зайг яаж хамгаалах юм бэ гэдэг бол дэлхийн нийтээрээ үнэхээр одоо толгой өвтгсөн ийм ажил маш ноцтой хүний эрхийн асуудлууд бас энэ дээр яригддаг. Үнэхээр одоо хүний хувийн орон зай, хувийн нууц, чөлөөт одоо үзэл бодол орших боломж бололцоо улам бүр хязгаарлагдаж байгаа, улам бүр эрсдэлтэй юм нөхцөл байдлыг үүсгэж байгаа учраас энэ одоо хүний эрхийн асуудал бол шинэ цахим технологийн иргэний одоо маш чухал бодлогын асуудал юм. Нөгөө тийшээ явчлаа. За тэгэхээр энд та бүхэнд зөв олон улсын хэмжээнд хүний хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой хууль тогтоомж хэрхэн хөгжиж ирснийг харуулж байна. За би энийг дэлгэрүүлж ярихгүй. Тэргүй мэдээлэл байгаа учраас 1948 онд бол мэдээж одоо хүний эрхийн түгээмэл тунхаглалд хувийн нууц орон байр цагт харилцааны нууцыг тунхагласан. За энэтэй холбоотойгоор бол эрх зүйн зохицуулалт зарчмууд олон улсын түвшинд хөгжсөөр ирсэн. 90-ад оны дунд үеэс бол анхны бас нэлээд одоо тусгайлсан ийм баримт бичгүүд гарч эхэлсэн. Энэ болчих. Тэнийг жижигхэн. За Монгол улсын тухайд бид нар Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт бол халдшгүй чөлөөтэй байх эрхийг тунхагласан. За үүний дагуу хүний хувийн нууцын тухай хуулийг маш товчхон дөрвөн зүйлтэй хуулийг баталсан. Хувийн нууцыг одоо нууц гэж юу юм бэ? Нууцыг хамгаалахад хэн ямар үүрэгтэй вэ? Энэ дээр бол одоо нууцын эзэнд илүү онцгой үүргийг хүлээлгэсэн хууль байсан. Бас уул нь бол бас хувийн мэдээллийн тухай хууль батлагдсанаар энэ хууль хүчин төгөлдөр бус болсон, хүчингү болгосон. Гэхдээ зохицуулалтын хувьд бол бас илүү хувийн нууцын тухай хууль, хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиас илүү өргөн хүрээтэй харилцааг зохицуулсан гэдэг утгаараа бол бас одоо яаран хүчингү болох нь миний одоо мэрэгжлийн хүний байр сууриас бол бас төдийлөн оновчтой шийдэл болоогүй гэж үздэг. Маш чухал одоо харилцаа бол үндэсний хууль тогтоомжийн баталгаагүй болсон ийм одоо асуудал байгаа. За тэгвэл ямар ч хэлсэн хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хувийн мэдээлэл гэж юу юм бэ гэдэг хувийн мэдээллийг одоо боловсруулах, ашиглах, цуглуулах энэ үйл ажиллагаанд оролцогч талууд ямар үүрэгтэй юм бэ гэдгийг маш тодорхой хуульчилсан. Нөгөө талаасаа цахим технологийн иргэний нөхцөл байдалд бол одоо харгалзаж хуулийг боловсруулсан гэдэг утгаараа бол бас яг хувийн мэдээллийг хамгаалах гэдэг талаасаа бол маш чухал эрх зүйн баримт бичиг цахим хөгжлийн багц хуулиуд батлагдсан байгаа. Тэ хувийн мэдээллийг хамгаалах тухай хуультай, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, кибер аюулгүй байдлын тухай, цахим гарын үсгийн тухай хууль гэдэг ийм хуулиуд батлагдсан. Энийг нийтэд нь цахим хөгжлийн багц хууль гэж одоо бид нэрлэж заншаад байгаа. Энэ чинь буцаа явчлаа. За түрүүнд би тайлбарлсан тийм хүний хувийн мэдээллийг яагаад хамгаалах шаардлагатай вэ гэдгийг. Тийм учраас энэ удаа бол энийг одоо дахиад ярих нь илүүц. За энэ дээр бол түрүүнд цахим хөгжлийн багц хуулиудаар одоо зохицуулсан харилцаа гол зориулалтыг тийм хуулийн зорилгыг тайлбарлсан байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай бол ер нь хүний хувийн мэдээллийг хамгаалах асуудал бол бас нэг талаасаа мэдээлэл олон нийтийн мэдээлэл авах эрх, мэдээлэл ил тод байх эрхийн одоо юм тэнцвэр дээр явагддаг. Хүний эрхийн эрх зүй гэдэг бол тэр чигээрээ ерөөсөө хүний эрхийн зөрчил мөн үү биш үү гэдгийг тогтоохын тулд тэнцвэрийг олох шаардлагатай байдаг. Өөрөөр хэлэх юм бол хамгаалагдсан эрх ашиг одоо бусдын эрх хэрэгчлөө, үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журам, нийгмийн ёс суртахуун гэдэг юм уу, хуулиар тогтоосон хүрээ хязгаар дотор тэр одоо хамгаалагдсан харилцаа
хамгаалагдсан хүний эрх хэрэгчлөө тэгээд хязгаарлагдсан байдал нь хэр тэнцвэртэй вэ гэдгийг балансалж иж хүний эрхийн зөрчил мөн үгүй юу гэдгийг тогтоодог. Тэгэхээр хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай асуудал дээр бол нөгөө мэдээллийн ил тод байдал бол маш чухал. Нэг талаасаа мэдээлэл ил тод байх нийтийн эрх ашиг байна. Нөгөө талаасаа хувийн мэдээллийг хамгаалах бас ашиг сонирхол байна. Тэгэхээр энэ хоёрын алтан тэнцвэр дээр бас хүний хувийн мэдээллийг хамгаалах, мэдээллийг ил байлгах гэдэг энэ зүй зохис зарчим тогтдог. Кибер аюулгүй байдлын тухай хууль маш чухал ач холбогдолтой. Ялангуяа энэ хоёр нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах, хүний хувийн мэдээллийг хамгаалах хэрвээ сая бол бид бас тодорхой эмнэлгүүдийн үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн мэдээлэл хувийн нууц алдагдсантай холбоотойгоор бол кибер аюулгүй байдлын асуудал руу бас нэлээд анхаарал хандуулж байна. Тэгэхээр кибер аюулгүй байдлын тухай хуультай бас төрийн албан хаагчид маань тусгайлан цаг гаргаж ер нь кибер аюулгүй байдал гэж юу юм, энийг хамгаалах ямар тогтолцоог Монгол улс бий болгосон, энэ хүрээнд жишээлхэд манай байгууллага дээр кибер халдлага гарсан тохиолдолд кибер аюулгүй байдлын ямар нэгэн зөрчил гарсан тохиолдолд бид хэнд хандах ёстой юм бэ гэдгийг маш тодорхой бас ойлголттой байх нь чухал. Тэгэхээр ер нь цахим технологийн энэ 90 үед бол кибер халдлага маш түгээмэл болж байгаа. Бид өдөр тутамдаа маш олон төрлийн кибер халдлагад бас Монгол улсын засгийн газрын цахим дэд бүтэц бидний бас хувьдаа ашигладаг мэдээлэл харилцааны янз бүрийн сувгууд бол өртөжээдэг. Тийм учраас энэ талын мэдлэг бол маш чухал юм а гэдгийг би бас онцлон тэмдэглэе гэж бодлоо. За мэдээж захим хөгжлийн багц хуулиудыг дагаад бол эрүү зөрчлийн хуулиудад хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулиудад бол өөрчлөлт орсон. За тэгэхээр хэдүүлээ хүний хувийн мэдээлэл хамгаалах цаг хэд болж байгаа вэ? Надад хэдэн минут байна? За тэгэхээр хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн маш тодорхой асуудал руу хэдүүлээ оръё. За хэн үүрэг хүлээсэн бэ? Хүн хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулсан байгаа. Ямар харилцаанд хамаарахгүй вэ? Өөрөөр хэлэх юм бол хувь хүн хоорондын харилцаанд өөрт нь буюу гэр бүлийн гишүүдтэй хувийн харилцаанд бол хамаарахгүй. Өөрийнхөө энэ хуулиар бол дуу дүрсний бичлэгийн системийг хэрхэн байршуулах вэ, яаж ашиглах вэ, мэдээллийг нь яаж хамгаалах вэ гэдэг нарийн зохицуултыг оруулсан байгаа. Тэгэхээр өөрийнхөө орон гэрт хувийн орон зайд бол дуу дүрсний бичлэгийн төрхөө хөрөмж байршуулахтай холбоотой хувийнхаа биометрик мэдээллийг хувийн зорилгоор ашиглах энэ харилцаанд бол хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль үйлчлэхгүй. За хууль дээр бол үндсэн 6 асуудлуудыг бол зохицуулсан байгаа. Хүмүүс бүгдээрээ төрийн албан хаагчид бол бас ямар нэгэн байдлаар хувийн мэдээллийг тухай хуулийг бас харсан байхаа гэж бодож байна. Мэдээллийг хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах харилцаа гэж юу юм? Энэ харилцаанд мэдээллийн эзэн ямар эрхтэй, ямар үүрэгтэй? Мэдээллийг хариуцагч, мэдээлэл боловсруулагч ямар үүрэг хүлээсэн, ямар эрх эдлэх юм? Мэдээлэл хамгаалах үйл ажиллагаа гэж юу юм? Мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагуудыг чиг үүргийг нь тогтоосон байгаа. Дуу дүрсний бичлэгийн системийг хэрхэн байршуулах вэ гэдэг эрх зүйн зохицуултыг үндсэн 6 зохицуултыг бол энэ хуульд тусгасан. За тэгэхээр бид нар хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг ойлгохын тулд бол хувийн мэдээллийн ангиллуудыг бас мэддэг байх шаардлагатай. 3 төрлийн үндсэн ангиллыг энэ хуулиар тогтоосон. Хүний хувийн мэдээлэл гэж юу юм? Энэ дотроо хүний эмзэг мэдээлэл гэж юу юм? Тэгээд хамгийн чухалчлах хүний хувийн мэдээлэл болох хүний хувийн нууц гэж юу юм бэ гэдгийг бол энэ хуулиар тогтоосон байгаа. За товчхондоо бол ерөөсөө хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжтой мэдээллийг бол хүний хувийн мэдээлэл гэж нэрлэж байгаа. Хэн болохыг нь тогтоох боломжтой мэдээлэл. Өөрөөр хэлэх юм бол зөвөр юу гэдэг супермаркетад бид нар явж байгаад өнөөдөр талах гурил төмс авна гэдэг бичсэн өөрийнхөө хувийн тэмдэглэлийг гээчлээ, хэнийг нь олж авлаа. Энэ бол хувийн мэдээлэл биш. Өөрөөр хэлэх юм бол тэр тухайн мэдээлэл дээрээс хинбэ энэ мэдээллийн зүйлийг барьж авсан хүн хинбэ гэдгийг тодорхойлох боломжгүй учраас бол энэ бол хувийн мэдээлэл биш. Харин
энэ мэдээллийн эзэн энэ нь одоо болсон үйл явдалд холбогдогч хэн юм бэ гэдгийг тодорхойлох боломжтой болоод ирэхээр энэ бол хувийн мэдээлэл болдог. За хуулиар бол энэ хүний хувийн мэдээлэл цэгрээр тодорхойлсон хэсэг дээр одоо тогтоосон мэдээллүүдийг хүний хувийн мэдээлэл гэж нэрлсэн гэж одоо тогтоосон. За энэ дотроо бол хүний эмзэг мэдээлэл нь бол улбар шараар тэмдэглэгдсэн байгаа. Хүний үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх талаарх мэдээлэл. За энэ дотроос маш одоо чандлан хамгаалах ёстой орон зайд байгаа хүний хувийн нууцад юу орд юм бэ гэхээр эрүүл мэндийн мэдээлэл, загтал харилцаа, генетик мэдээлэл, биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн түлхүүр, за бэлгийн чиг баримжааны талаарх мэдээлэл, бэлгийн харилцаатай холбоотой мэдээллийг бол хүний хувийн нууцаа гэж хуульчилсан байгаа. Тэгэхээр эдгээр одоо юу гэдэг хувийн мэдээллийн одоо ангилал зэрэглэлээс хамаарат эрүү зөрчлийн хуулиар хүлээлгэх хариуцлага шийтгэл бол бас одоо ялгаатай байх нь ойлгомжтой. За энэ дээр хувийн мэдээлэл хувийн нууцад хамаарах зарим мэдээллүүдийг бол бас нэлээд тодорхой тайлбарлсан байна. Биометрик мэдээллийг бол бид нар бүгдээрээ мэдж байгаа тийм. Хүний гарын хурууны ихээ, солонгон бүрхөвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж ер нь хэн бэ гэдгийг тодорхойлох боломжтой мэдээлэл. За эрүүл мэндийн мэдээлэл гэдэг бол түрүүнд ялангуяа одоо өнгөрсөн сард тохиолдсон үйл явдалтай холбоотойгоор хүний бие махбод сэтгцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан мэдээлэл бол хүний эрүүл мэндийн мэдээлэл хувийн нууц юм аа. Загтал харилцааны мэдээллийг бол бид бүгдээрээ одоо мэдж байгаа бах. За генетик мэдээлэл бол биологийн сорцын шинжилгээгээр тогтоосон хүний бие махбод эрүүл мэнд өвлөн авсан удамшлын шин чанарыг илэрхийлсэн энэ одоо мэдээллийг бол генетик мэдээлэл гэж нэрлэдэг. Эдгээр мэдээлэл бол хүний хувийн нууцад хамаарах маш чухал ийм мэдээллийн төрлүүд байна. За энэ хуулийг ойлгохын тулд 3 харилцааг бид нар ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хувийн мэдээллийг ашиглах, хувийн мэдээллийг цуглуулах, хувийн мэдээллийг боловсруулах гэсэн 3 төрлийн харилцааг одоо онцгойлон ялгаж зохицуулсан байгаа. За мэдээллийг цуглуулах гэдэг бол ойлгомжтой тийм. Хүний хувийн мэдээллийг олж авдаг, бүрдүүлэх үйл ажиллагаа. Төрийн албан агчийн шалгалт өгөх гээд бүртгүүлсэн иргэдийн мэдээлэл бол энэ бол хувийн мэдээллийг цуглуулж байгаа үйл ажиллагаа. Энэ дээрээс үндслээд одоо үйл ажиллагаанд хэрэгжилж байгаа, дамжуулж байгаа, за одоо бус эрх бүхий албан тушаалтын мэдээлэлтэй танилцах үйл ажиллагаа ямар нэгэн боловс өөрчлөхгүйгээр тий. За ямар хүмүүс одоо төрийн албаны шалгалтанд бүртгүүлэхээр мэдээ материалаа өгсөн байна вэ? За энэ хүмүүсийн шалгалтын оноо ямар байна вэ гэдэг энэ одоо мэдээлэл бол мэдээллийг ашиглах үйл ажиллагаа. Боловсруулах гэдэг нь бол мэдээллийг ангилаад, хадгалаад, үн шинжилгээ хийгээд өөрөөр хэлэх юм бол одоо юу гэдэг эдгээр төрийн албан хаагчийн шалгалтанд орохоор бүртгүүлсэн хүмүүсийн хэдэн одоо дээд боловсралтай, хэдэн Монгол Улсын их сургуулийг, хэдэн шигээ утаг сургуулийг төгссөн ч гэдэг юм уу. Энэ боловсруулалтыг хийх, сэргээх, өөрчлөх, устгах тий одоо хөтөлмөрийн харилцаан дээр бол маш ихээр хэрэглэгдэж байна. Нөгөө яг одоо ажлын байрны тавигдах шаардлагыг хангаж гин үгүй юу гэдэг дээр одоо автомат системээр дамжуулж эхний одоо шүүлтүүрийг хийх ийм тохиолдол бол хүний нөөцийн компаниуд бас нэлээд ашиглаж байна. За энэ бол боловсруулах үйл ажиллагаа. Тэгэхээр энэ 3 одоо эрх зүйн харилцаанд мэдээллийн эзэн, мэдээлэл хариуцагчийн одоо эдлэх эрх үүргийг ялгаатай зохицуулсан ийм хууль тогтоомж. За энэ дээр энэ дээр цаашдаа одоо чинь бид нарт нэг 15 орчим минут үлдсэн байгаа даа нү тий. За. Тийм тэгэхээр тэгвэл одоо хэдүүлээ энэ дээр мэдээллийн эзэн гэж хэм бэ? Мэдээлэл хариуцагч гэж хэм бэ? Мэдээлэл боловсруулагч гэж хэм бэ гэдгийг бас ойлгох шаардлагатай. 3 харилцаа байгаа гэж хэлсэн. 3 одоо субъектийн асуудал бол энэ хуулиар яригдана. Мэдээллийн эзэн гэж бол мэдээж ойлгомжтой. Одоо тухайн мэдээллээр дамжуулаад хэм бэ гэдэг нь тодорхойлогдож байгаа тэр хувь хүн тийм ээ. Мэдээлэл хариуцагч гэдэг бол хуулиар ирэх болгосны дагуу эсвэл мэдээллийн эзэн зөвшөөрөөд одоо хүний хувийн мэдээллийг цуглуулж боловсруулж ашиглаж байгаа хүн хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг бол мэдээлэл хариуцагч гэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол юу гэдэг одоо бол цахим дэлгүүрээс онлайн дэлгүүрээс хүмүүс маш ихээр худалдан авалт хийж байна. Оршин суугаа хаяг, утасны дугаар, за магадгүй зарим тохиолдолд одоо банкны мэдээллүүдээ нөгөө хувь хүнд тэр үйлчилгээг эрхэлж байгаа хувь хүнд өгж байгаа. Тэгэхээр тэр хүн бол энэ хуулийн дагуу мэдээлэл хариуцагч болно гэсэн үг. Цугларсан хувийн мэдээллийг
одоо яаж ашиглах вэ? Яаж одоо цуглуулах вэ гэдэг нь бол эрх зүйн харилцаа энэ хуулиар одоо зохицуулах харилцаа гэсэн үг. За мэдээлэл боловсруулах гэдэг бол түрүүнд би хэдүүлээ тайлбарласан тийм мэдээлэл хариуцагчаас гэрээний үндсэн дээр өөрөөр хэлэх юм бол одоо юу гэдгийг за энэ дотроос нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжинд хамрагдах бололцоотой хүмүүсийг эсвэл энэ ажлын байран дээр нөхцөл шаардлагыг биелүүлээд ажиллах боломжтой хүмүүсийг тодорхойлоод өгөөч гэдэг нь боловсруулалт янз бүрийн боловсруулалт явагддаг. За сонгуулийн насны хүн хэдийн одоо тэр дугаар хороонд амьдардаг хүмүүс нь хэд байна уу гэд энэ одоо ажлыг гэрээлэн гүйцэтгэж байгаа мэдээлэл одоо этгээдийг мэдээлэл боловсруулагч гэн. За ялангуяа бид нар төрийн байгууллагууд бол төрөл бүрийн одоо аппликейшнууд захим технологиудыг боловсруулж байна. Гэхдээ бас тэр нь хүний хувийн мэдээллийг хэмжээгээр агуулсан ийм одоо мэдээллийн сангуудыг боловсруулах нөхцөл байдлууд бас үүсэж байна. Тэгэхээр энэ дээр 3 дахь этгээдтэй гэрээ байгуулж байгаа тохиолдолд бол тэр хүн мэдээлэл боловсруулагч болоод мөн энэ хуулийн хүрээнд одоо үүрэг хариуцлага хүлээх ийм эрх зүйн үндэслэл байгаамаа. За энэ дээр мэдээлэл боловсруулах харилцаа өөрөө бас онцлогтой учраас нэлээд дэлгэрэнгүй тайлбарлсан байна. Энийг би нэг тайлбарлахгүйгээр үлдээ. Ер нь бас та бүхэнд одоо нэмж зарим слайдуудыг бас одоо яриад байвал энэ бол баг 20-30 слайд байгаа учраас бүгдийг нь ярих боломжгүй. Нэг зүйлийг хэлэхэд бол хүний эрхийн үндэсний комиссоос хүний хувийн мэдээллийг хамгаалах нь гээ төрийн байгууллагад зориулсан гарын авлагыг гаргасан байгаа. Тэгэхээр энэ гарын авлага дээр бол энэ бүх харилцааг маш дэлгэрэнгүй тайлбарлсан ийм одоо ойлгомжтой тайлбарлсан гарын авлага энэ хүний эрхийн үндэсний комиссийн захим хуудас дээр мөн Facebook хуудас дээр байршсан байгаа. Тэгэхээр энэ гарын авлагатай бол бас татаж аваад хэвлэж аваад нарийн танилцах боломжтой гэдгийг бас хэлье. За яаж байгаа энийг жоохон хойшин тавьмаар байх юм. За тэгэхээр энэ төрийн байгууллага хүний хувийн мэдээллийг цуглуулж боловсруулах та ямар үндслээр цуглуулах вэ гэдгийг бол хуульд тусгайлан заасан байгаа. За мэдээж хууль заасан үндслээр өөрөөр хэлэх юм бол тухайн байгууллага ийм төрлийн мэдээллийг ингэж цуглуулна гэдэг нь төрийн албаны тухай хуулиараа төрийн албаны шалгалтад одоо өгж байгаа Монгол Улсын иргэдийн мэдээллийг авах энэ бүрэн эрхийг олгосон байгаа учраас бол хууль заасан үндслээр цуглуулдаг. Мэдээллийн эзэн зөвшөөрсөн тохиолдолд бол цуглуулдаг. За тэгэхээр хөдөлмөрийн харилцааны явцад мэдээлэл хариуцагч эрхээ эдлэх үргээ биелүүлэхийн харилцаанд гэрээ байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах. За Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үргээ биелүүлэх энэ нь бол одоо ялангуяа юу гэдэг иргэний агарын тээврийн зорчигч тээвэрлэлтэй холбоотой мэдээллийг олон улсын хооронд дамжуулах юм одоо харилцаа бас үүсдэг. Энийг хэлж байна. Мэдээллийн эзний хууль ёсны ашиг сонирхлыг хүндөхгүйгээр хууль заасан чиг үүргээ хэрэгжүүлэх ийм одоо хүрээнд бол хүний хувийн мэдээллийг цуглуулах боловсруулахыг төрийн байгууллагад бол хуулиар зөвшөөрсөн. За энэ бол түрүүний бид нар ярьсныг дэлгэрүүлж одоо тайлбарлсан байна. Төрийн байгууллага мэдээлэл цуглуулж боловсруулах тохиолдолд ямар үндсэлтэй юм, ашиглах тохиолдолд ямар одоо эрх зүйн үндслэл байгаа юм, тий? Мөн төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд ирэхгүй байгууллага хүн ямар одоо эрх зүйн үндслийн хүрээнд хүний хувийн мэдээллийг цуглуулж боловсруулах юм бэ гэдгийг хүний хувийн мэдээллийн хамгаалах тухай хуульд хэрхэн тусгасан бэ гэдгийг энэ дээр тайлбарлсан байна. За тэгэхээр мэдээллийн эзний эрхийг ялангуяа төрийн албан хаагчид бол маш сайн мэдж явах ёстой. За энэ дээр хэд хэдэн эрхийг мэдээж одоо энэ дээр хуулийн дээр бол нэлээд наривчлсан зохицуулт байгаа. Энэ дээр би одоо үндсэн хэдэн төрлийн эрхийг бол бас онцгойлон тайлбарлах анхааруулах зүйтэй гэж үзлээ. За тэгэхээр мэдээж мэдээлэлээ цуглуулах, боловсруулахаас татгалзах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бол би энэ мэдээллийг бас татгалзаж байна гэдэг одоо энэ татгалзах за гарцаагүй шаардлагатай тухайн зорилгыг одоо биелүүлэхэд гарцаагүй шаардлагатай мэдээлэл байх юм бол үндслээ тайлбарлах энэ одоо эрх зүйн харилцаа үүснэ. Тийм тэгээд одоо тухайн мэдээллийг одоо юу гэдэг нь үнэхээр төрийн албаны шалгалтанд оролцоход боломжгүй болгож байгаа мэдээлэл байх юм бол одоо энэ дээр бол бас гарцаагүй шаардлагатай юм нөхцөл байдал үүсч болзошгүй. Гэхдээ ерөөсөө хуулийн үндсэн санаа нь юу юм бэ гэхээр яг одоо ямар зорилгоор хүний хувийн мэдээллийг цуглуулж байгаа юм. Тэр зорилгоос хэтэрсэн хэмжээний мэдээллийг бол одоо бид өгөхгүй байх хэрэгтэй.
Өөрөөр хэлэх юм бол магадгүй бид нар төрийн албаны анкетыг бас эргэж харах угсаа шашин шүтлгийн мэдээлэл байдаг баха. Одоо нийгмийн гарал ч гэдэг юм уу тодорхой мэдээллүүд байдаг. Тэгэхээр энэ дээр яг тухайн зорилгыг биелүүлэхэд хангалттай шаардлагатай мэдээлэл мөн үгүй юу гэдэг энэ болгоны ард үндэслэл шалтгаан байх ёстой гэсэн үг. За тэгэхээр өөрт хамааралтай мэдээллийг цуглуулсан, боловсруулсан, ашигласан эсхийг өөрөөр хэлэх юм бол миний мэдээллийг танай байгууллага татгалж байгаа миний мэдээллийг одоо ямар нэгэн гуравдагч этгээдэд боловсруулахаар эсвэл одоо хэрэглүүлэхээр хуваалцсан уу гэдгийг бол мэдэх хэрэгтэй. За мөн зөвшөөрөл авах танилцуулах мэдээллийг мэдэх гэдэг нь бол жишээлхэд мэдээллийн эзний зөвшөөрлөөр бас цуглуулж байгаа мэдээллүүд байгаа тийм. Тэгэхээр ямар мэдээллийг ямар зорилгоор цуглуулж байгаа юм бэ гэдэг энэ тайлбарыг авах эрхийг хүлжилсэн байгаа. За гуравдагч этгээд ямар этгээдэд миний мэдээллийг дамжуулсан бэ гэдгийг бол мэдэх. Алдаатай мэдээллийг залруулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж өөрчлөлт оруулах нэмэлт мэдээлэл өгч тусгуулах. Өөрөөр хэлбэл бол миний танай байгууллага татгалзагдж байгаа миний мэдээлэл бол алдаатай байна. Энэ дээр өөрчлөлт оруулаач гэдэг энэ одоо хүсэлтийг гаргах, хангуулах ийм эрх мэдээллийн эзний эрх байгаа. За устгуулах. За тэгээд хууль тогтоомжийн дагуу цуглуулахыг хориглосон устгахаар заасан мэдээллийг бол одоо устгуулахын эрх бол маш чухал бас эрхийн нэг хэсэг. Өөрөөр хэлэх юм бол нэг бас олон улсын хэмжээнд бол мартагдах эрх гэж нэрлэдэг. Цахим болон бит байдлаар мэдээлэл хариуцагчид хадгалагдж байгаа мэдээллийг устгуулах ийм одоо эрхтэй. Гэхдээ энэ мэдээж эргээд бусад түрүүнд би хэлсэн одоо бусдын эрх хэрэгчлээ үндэсний аюулгүй байдал ч гэдэг юм уу бусад хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад тэр мэдээллийг устгах нь хэрвээ одоо боломжгүй байгаа тохиолдолд бол мэдээж мэдээлэл болгоныг устгахгүй гэхдээ устгах боломжтой мэдээллийг бол бас устгуулах ийм эрхийг бол энэ хуулиар нээсэн байгаа. За миний өөрт хамааралтай мэдээллийн хуулбарыг мэдээлэл хариуцагчаас гаргуулж авахын эрх бас чухал. Өөрөөр хэлэх юм бол миний талаарх ямар мэдээлэл бүрэн хэмжээгээр танай байгууллага татгалагдж байна вэ гэдгийг мэдэх хяналт авах боломжийг олгож байгаа. За мэдээж өгсөн зөвшөөрлөөсөө татгалзах хэрэгтэй. За мэдээллийг боловсруулсны үр дүнд гарсан шийдвэрт гомдол тайлбар гаргах, нэмэлт мэдээллийг оруулах, мэдээллийг дахин боловсруулахыг шаардах энэ эрхийг бол хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар хуульчилсан. За энэ нь юу юм бэ гэхээр ялангуяа сүүлийн үед дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад гарч байгаа жишээнүүд байна. Нийгмийн халамж хамгааллын бодлого ч гэдэг юм уу эсвэл одоо тодорхой төрлийн тусламж хөнгөлөлтөнд хамруулахдаа бол зарим хүмүүсийн мэдээллийг одоо алдаатай боловсруулж энэс болоод маш олон хүн үр төлбөрт орох нөхцөл байдал үүссэн байна. Эсвэл нийгмийн халамжийн тэтгэврт тэтгэмжээс хасагдах юм нөхцөл байдал үүссэн байна гэх. Тэгэхээр энэ тохиолдолд бол миний мэдээлэл юм байсан. Боловсруулалтын дээр ийм алдаа гарсан байна. Энийг дахиж боловсруулаач гэдгийг шаардах энэ одоо эрхийг энэ хуулиар хуульчилсан. За тэгэхээр энэ дээр мэдээллийн жишээнүүдийг энэ дээр яасан байна те би танд өөртөө байгаа бүх мэдээллийнхээ хуулбарыг авмаар байна. Миний мэдээлэл алдаатай байна, залруулах хүсэлтэй байна. Танад байгаа бүх мэдээлэлээ устгуулмаар байна. Өөрийн мэдээлэлээ ашиглуулмааргүй байна. Хувийн мэдээлэлээ өөр байгууллага руу шилжүүлмээр байна. За тэгээ танай байгууллагаас мэдээлэл цахим шуудангаар авмааргүй байна. Өөрөлдөө банк одоо мэдээллийг бас явуулдаг. Энэ бол төрийн байгууллага гэхээсээ илүүтэй бас хувийн хвшлийн байгууллагууд дээр нөгөө зар сурталчилгааны мэдээллийг хэрдэг тий. За тэгээд өөрийн мэдээлэл дахин боловсруулалт хийлгэмээргүй байна гэдэг энэ олон одоо хүсэл шаардлага болвол бас хууль ёсны энэ хуулийн хүрээнд хянж үзэх одоо ийм боломжтой хүсэл шаардлагууд байгаа. Энэ чинь дэшег явчих чинь тий. За энэтэй холбоотойгоор бол мэдээлэл хариуцагч мэдээж энэ эрхүүд нэг талаасаа мэдээллийн эзэнд эрхийг олгосон бол мэдээллийн хариуцагч энэ одоо үүрэг хүлээж байгаа. Тэгэхээр мэдээллийн эзэнд ямар хувийн мэдээлэл хадгалагдж байгаа, яагаад юунд ашиглагдж байгааг нь танилцуулах, мэдээллийн эзэн хүсэлт гаргасан тохиолдолд мэдээллийн эзний мэдээллийг цаасан захим хэлбэрээр хуулбарлаж өгөх, алдаатай тохиолдолд залруулах, за хүсэлт гаргасан бол мэдээллийг устгасныг нотолсон баримт бичгийг гаргаж өгөх. Гэхдээ мэдээж энэ одоо хуульд хадгалагдах ёстой гэмтрийг эрүүгийн хариуцлагын талаарх мэдээллийг бол бас одоо устгаж болохгүй болвол энийг бол хуульд хадгалахаар заасан мэдээлэл устгах боломжгүй гэдэг энэ тайлбарыг бас өгч болно гэсэн үг. Мэдээллийн эзэн өөрт хамаарах мэдээллийн хуулбарыг өөрийн сонгосон мэдээлэл хариуцагчид дамжуулах. За
өөрийнхөө мэдээллийг цуглуулах, дамжуулах, зөвшөөрлөх бус татгалзах, за тэр татгалзах эрхийг хангах, за дахин боловсруулалт хийх энэ үүргүүдийг бол бас хуульчилсан байгаа. За энэ дээр дэлгэрэнгүй яаж гин тий мэдээлэл хариуцагчийн үүргийг бол энэ слайдн дээр дэлгэрэнгүй тайлбарлсан байна. Тэгэхээр хамгийн чухал хэд хэдэн үүрэг байгаа. Ер нь одоо мэдээлэл хариуцагч байгууллагынхаа хэмжээнд хүний хувийн мэдээллийг хэрхэн цуглуулахын, боловсруулахын, ашиглах энэ журам бол заавал баталж мөрдүүлэх ёстой. Энэ дээр бол одоо жишээлбэл ялангуяа манай одоо төрийн байгууллагууд дээр нийтлэг тохиолддог хувийн мэдээллийн тухай хуулиар хүний өөрт одоо байгууллагын хэмжээнд цугларсан хувийн мэдээллийг боловсруулах, ашиглах энэ журмыг баталж мөрдүүлнэ гэдэг энэ бол одоо ихэнх байгууллага дээр бас байдаггүй байгаа. Хүний эрхийн үндэсний комиссаас шаардлага зөвлөмж явуулах ийм одоо хэрэгцээ үндэслэл үүсдэг нөхцөл байдал. Тэгэхээр бол ямар ч тохиолдолд хүний хувийн мэдээллийг цуглуулж байгаа, боловсруулж байгаа, ашиглаж байгаа тохиолдолд бол энэ журам байх ёстой шүү гэдгийг бас онцгойлон хэлье. За энэ дээр мэдээж одоо энийг бүгдийг уншаад яах вэ? Түрүүний бид нарын мэдээлэл хариуцагчийн эрхтээр үндэслээд ямар үүрэгтэй вэ гэдгийг тайлбарлсан. За энэс дэлгэрэнгүй ер нь мэдээлэл хариуцагчийн хувьд бол мэдээлэл хариуцагч ямар одоо үүрэг хариуцлага хүлээсэн бэ гэдгийг нь бол ард тогтоосон байгаа. За одоо хэдүүлээ. Эн чинь ингээд дуусчихж байгаа билүү? Слайд нь бол дуусчихж байгаа. За За тэгэхээр одоо хэдүүлээ үлдсэн нэг 5 минутанд энэ дуусаагүй шүү. Байж байгаарай. За гомдлын шийдвэрлэхтэй холбоотой харилцааг ямар байгууллагууд шүүх хэрхэн оролцохын, хүний эрхийн үндэсний комисс хэрхэн оролцохын, цагдаагийн байгууллагууд гэмтэрэг зөрчлийн талаарх мэдээллийг яаж гаргах юм бэ гэдэг харилцааг мөн хуульчилсан байгаа. Энэ дээр одоо хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй мэдээллийн эзний эрхийг зөрчсөн тохиолдолд бол эрүүгийн хууль, зөрчлийн хууль, за иргэний хуульд заасан гэмт хорын одоо зохицуулалтын хүрээнд бол хариуцлага хүлээх зохицуулалттай байгаа. За би нэг зүйлийг түрүүнд алгассан тэр нь юу вэ гэхээр дууд өрсний бичлэгийн системтэй холбоотой асуудлыг энэ хуулиар наривчлан зохицуулсан байгаа. Тэгэхээр одоо бол нийгмийн хэв журмыг хангах ч гэдэг юм уу, өмчөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор дууд өрсний бичлэгийн системийг байршуулж байна. Маш одоо өндөр хүчин чадалтай хэмэл оюунд суурилсан хүний биометрик мэдээллийг цуглуулах боломжтой одоо ийм одоо камеруудыг суурлуулж байна. За тэгэхээр энэ дээр ерөнхий шаардлагуудыг бол тогтоосон байгаа. Дууд өрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах, бичлэгийг ашиглах одоо бичлэгийг нь ашиглахыг хориглосон хэд хэдэн нөхцөл байдлууд бий. Хүний хувийн орон зай, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориултын үйлчилгээний өрөө, караоке, зочд буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хэвтэн эмчилүүлэх өрөө. За бусад хүний халдшгүй чөлөөтэй байх эрхэд илт халтгаар байршилт, нийтийн зориулттай орон сууцнд оршиж байгаа айл, өрх, за өрхийн орох гарах хэсгийг хамруулаад гээд энэ тодорхой нөхцөл дээр бол дууд өрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг бол хуулиар хориглосон байгаа. Нэг зүйлийг бас онцлон тэмдэглэе. Энэ нь бол дууд өрсний бичлэгийн төхөөрөмж ашиглаж байгаа тохиолдолд заавал анхааруулга байршуулах ёстой. За тэр дууд өрсний бичлэгийг хууль заасан шаардлагын дагуу одоо байршуулсан байна уу гэдгийг хүний эрхийн үндэсний комисс цагдаагийн байгууллагатай хамтарч хяналт авах энэ одоо чиг үүргийг энэ хуулиар тогтоосон. За тэгээд хэдүүлээ дараа нь хариуцлага руугаа эргээд оръё. За эрүүгийн хуульд зөвшөөрлгүй гэрэл зураг авах, дууд өрсний бичлэг хийж дамжуулах, тараах. За энэ дээр бол эрүүгийн хуулийн 13-8 хувь хүн за хөндрүүлэх нөхцөлтэй энэ нь бол торгох 27 сая хүртэл төгрөгөөр торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ял, за 5 жил хүртэлх хорих ял одоо оногдуулахаар ийм заасан. За энэ дээр бол хүний хувийн нууц гэдэгт бол түрүүний бидний тайлбарлсан эрүүл мэндийн захирал харилцаа, генетик биометрик мэдээлэл гэдэг энэ хувийн нууцыг одоо задруулсан энэ одоо тохиолдлыг бол эрүүгийн хуулиар бас нэлээд одоо өндөр хэмжээний ял хариуцлагатайгаар бол тогтоосон байгаа. За зөрчлийн тухай хуульд хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн зөрчил за 6-гийн 22, 6-гийн 27 гээд заалтууд шинээр нэмэгдсэн.
За энэ дээр бол оршин суугчийн зөвшөөрлгүйгээр нийтийн зориулалттай орон сууцнд оршин сууж байгаа айл өрхийн орох гарах хэсгийг хамруулж дууд усны бичлэгийн төхөөрөмж байршуулсан бичлэг хийсэн. Дууд усны бичлэгийн мэдээллийг эзний зөвшөөрлгүйгээр бусдад үзүүлсэн, хуулбарлсан. Ялангуяа сөөхийн тохиолдол дээр хүний эрхийн үндэсний комиссд ирж байгаа өргөдөл гомдол бол сууц өмчлөгчдийн холбоо миний мэдээллийг бусдад өгсөн байна гэдэг гомдол бол нэлээд ирж байгаа. За хувь хүний халдшгүй чөлөөтэй байх эрхэд илт халтгаар байршилд дууд усны төхөөрөмж бичлэгийг байршуулсан, бичлэг хийсэн. Энэ тохиолдлыг зөрчлийн тухай хуулиар торгох ийм санкцтайгаар тогтоосон байгаа. За хүний хувийн мэдээллийг анх зөвшөөрөл өгсөн зорилгоос нь өөр зорилгоор ашигласан тухайн асуудал мэдээллийг хүний оролцоогүй захим хэлбэрээр боловсруулсны үр дүнд мэдээллийн эзний эрх хэрэгчлөө зөрчигдөх хууль зүйн сөрөг үр дагавар үүсэж болохоор шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлсэн бол хүний эмзэг мэдээллийг хууль бусаар олж авсан боловсруулсан бусдад дамжуулсан задруулсан гэсэн энэ үйлдэлүүдийг болвол зөрчлийн тухай хуулийн 6-гийн 27-д хуулийн этгээдэд зориулан 20 хүртэлх сая төгрөгөөр торгох ийм шийтгэлтэйгээр тогтоосон байна. За яасан бэлээ? За энэ бол яг зөвхөн түгээмэл гардаг зөрчлийн тохиолдлуудыг энэ дээр нэрлсэн байна. Энэ дээр нэг зүйлийг онцгойлон бас хэдүүлээ ярилцах хэрэгтэй. Энэ бол мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тухай асуудал. Мэдээж маш их хэмжээний хувийн мэдээллүүд бол төрийн байгууллагуудад цугларж байгаа. За энэ мэдээллийг ямар нэгэн байдлаар бол бид цахим төхөөрөмжөд хадгалж байгаа. Тэгэхээр энэ дээр хамгийн нэгдүгüүрт нь дотоод журмыг баталж мөрдөх ёстой. Хүний хувийн мэдээлэл алдагдсан үед ямар арга хэмжээ авахыг холбогдох эрх бүхий байгууллагуудад энэ талаар шуурхай арга хэмжээ авах сөрөг үр дагаврыг бууруулах боломжтой байгууллагуудад яаралтай мэдээлэл хүргэх хамтран ажиллах төлөвлөгөө заавал байх ёстой. Мэдээллийн системийн бүрэн бүтэн нууцлагдсан хүртээмжтэй байдлыг хангаж ажиллах ёстой. За энэ дээр бол бас нэг ялангуяа энэ өнөө үед бол байж бошгүй нэг асуудал байдаг. Энэ нь бол хуурамч програм ашигладаг. Энэ эргээд маш төрлийн байгууллагуудад маш их эрсдлийг бий болгодог, баталгаагүй програм ашигладаг. Ер нь захим технологийн энэ эрен үед эрсдэлгүй ажиллана гэдэг кибер халдлага эсвэл хүний хувийн мэдээллийг алдахаас аль болохоор урьдчилан сэргийлэх энэ тулд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэр нь эхлээд ядчил наад захын баталгаатай хамгаалалтай системийг ашиглана гэдэг бол маш чухал төрөөс авах ёстой арга хэмжээ байгаа. За мэдээж энэ зааварчилгаа ер нь зөвхөн хүний хувийн мэдээллийг яаж ашиглаж боловсруулахын, мэдээлэл алдагдсан тохиолдолд мэдээллийг хамгаалах зорилгоор бид ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг процессыг бол төрийн байгууллагууд маш тодорхой тогтоож журмаа баталсан байх ёстой. Гинт нэг асуудал үүслээ яхаа мэдэхгүй тэмдэж суух болохгүй нь бол хуулиар хүлээсэн үүрэг байх ёстой. За хүний оролцоогүй захим хэлбэрээр боловсруулалт хийх. Энэ нь бол нөгөө хиймэл оюунд суурилсан гэдэг. Одоо бол бид маш сайн хиймэл оюунаар боловсруулалт хийх юм бол бүх юм сайхан болоод маш наривчлалтай, мундаг сайхан шийдвэр гаргана гэж бүгд бодож байгаа. Гэхдээ бас энэ бас эрсдэлтэй. Ялангуяа ямар алгоритмын тусламжтай ямар мэдээлэл дээр үндэслэж ажиллаж байгаа юм бэ гэдгээс хамаарат бас магадгүй хүний эрхийн хүнд ээлгүй гэх юм уу хүнд тохиролтой ийм шийдвэрийг гаргах нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр хүний оролцоогүй захим хэлбэрээр боловсруулалт хийх технологи дээр нэгдүгээр заавал хүний эрхийн үнэлгээ хийн. Тэгээ үнэлгээгээ өөрөө хийгээд эрх бүхий байгууллагаар хийлгээд хүний эрхийн үндэсний комиссд үр дүнгийг хөргүүлэх ийм үүргийг бол бас хүлээсэн байгаа. За энэ дээр яг зөвхөн дэлхийн улс орнууд дээр ямар хүний хувийн мэдээллийг хамгаалах талаар ямар сайн туршлагууд байна вэ гэдгийг танилцуулсан байна. Хамгийн сүүлийн слайд гэж бодож байна. Тэгэхээр хэрэгжүүлвэл зохих арга хэмжээ. Ямар арга хэмжээнүүд хийх юм бэ? За түрүүнд би журам процесс гэж зөндөө хэлсэн. Тэ? За тэгэхээр иргэдээс хувийн мэдээлэл цуглуулахдаа тухайн мэдээллийг цуглуулах эрх зүйн үндэслэл бий юу? Байхгүй тохиолдолд зөвшөөрөл өгсөн үү гэдгийг нэгдүгээрт нь шалгаж явах ёстой. Журам дээр нэмэх нь төрийн албан хаагчдад хүний хувийн мэдээлэл хамгаалах талаар сургалт зохион байгуулж ерөнхий мэдээллийг хүргэх ёстой. Их зүйн их сурвалжийг заавал мэдсэн байх ёстой. Ямар бодлогоор, ямар дүрм журам. За энэ хуулиар бол захим хөгжил харилцааны албаны яам хэд хэдэн маш чухал журмуудыг батлахаар заасан байгаа. За журмууд бол үндсэндээ батлагдсан.
Тэгэхээр яг мэдээллийн аюулгүй байдал хүний хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд хаана хинтээ холбоо барьж зөвлөгөө тусламж авах вэ гэдэг ямар ч тодорхой гарах ёстой. Зөрчлийн бүртгэлийг хөтлөх ийм үүргийг хүлээсэн. Зөрчлийн бүртгэлээ одоо 2 сарын 1-ээс өмнө хүний эрхийн үндэсний комиссд хүргүүлэх ийм одоо эрх зүйн зохицуулалт байгаа. Хэрвээ танай байгууллага дээр хүний хувийн мэдээллийн одоо зөрчил гарсан болвол тэр зөрчлийг бүгдийг бүртгэх ёстой. Ингээд ийм зөрчил гарсан, ийм арга хэмжээ авсан гэдэг одоо энэ мэдээллийг хүний эрхийн үндэсний комиссд өгөх ёстой. За энэ дээр бас та бүхэнд хэлэхэд хүний эрхийн үндэсний комиссоос энэ зөрчлийн бүртгэлийг яаж хийх вэ? Ямар маягт хөтлөх вэ гэдгийг бас боловсруулад захин хуудсан дээрээ тавьсан байгаа. Тэрнтэй бас танилцахыг хүсье. Төрийн үйлчлэгээ үзүүлэхдээ хувийн мэдээллийг задруулахгүй байх ийм одоо үүргийг төрийн байгууллагууд маань нэн тэргуунд анхаараарай. За хийж болохгүй гэсэн. Өөрөөр хэлэх юм бол төрийн байгууллага одоо өөрийн үүрэг биш, өөрт хамааралгүй энэ хувийн мэдээллийг хамгаалах бол миний одоо манай байгууллагын чиг үүрэг биш ээ гэж бол хандахгүй байх ёстой. Ер нь хувийн мэдээлэл кибер аюулгүй байдлын асуудлыг тултална хүмүүс бол за яг нэг ийм л байж лээдэг гэж ингэж ханддаг. Тийм биш. Сая бол бид бас үндсэндээ нэлээд одоо энэ эрүүл мэндийн мэдээлэл хувийн нууц алдагдсантай холбоотой бас энэ чиглэлээр ажилладаг байгууллагууд бол бас нэлээд нөхцөл байдалд орлоо. Тэгэхээр тэрийг хүлээх гэтэл 5 жилийн өмнөөс бол бас эрх бүхий байгууллагуудаас тухайн одоо эмнэлгүүдэд өгж ирсэн зөвлөмж юунууд байдаг. Кибер аюулгүй байдлын асуудал чинь сул байна шүү. Энэ дээр анхаараач гэсэн. Тэгэхээр энийг хүлээж болохгүй. За мэдээж хүний хувийн мэдээллийг өөрт чинь цугларсан танай байгууллагт цугларсан мэдээллийг бусд этгээдэд хууль бусаар дамжуулахгүй бусад хүмүүс одоо ашиглах боломж болцоог бүрдүүлэхгүй байх ёстой. За энэ одоо асуудлуудыг бол төрийн байгууллага, төрийн албан хаагчид онцгойлон анхаарч тэгээд хүний хувийн мэдээллийг хамгаалах хууль тогтоомжийг за энийг хялбарчилж маш ойлгомжтой хэлбэрээр энэ бол бас нэлээд одоо шууд суугаад уншихад бол бас эрх зүйн харилцаагийн дундуур нь явж үзээгүй туршлага муутай хүмүүст бол бас ойлгоход хэцүү хууль байж магадгүй. Тийм учраас хялбарчилж хүний эрхийн үндэсний комиссаас гаргасан энэ гарын авлагтай бол бүгдээрээ татаж аваад танилцах боломжтой гэдгийг бас хэлье. За ингээд өнөөдрийнхөө яриаг дуусгая. Та бүхний асуултанд хариулъя. За энэ хүү мэдээлэлтэй холбоотой асуулт байна. Манайх асуултаа байвал бичээрэй. За тэгэхээр түрүүнд хэлсэн одоо үндсэн 2 үндслээр төрийн байгууллага эсвэл одоо хувийн эмнэлэгч бас энэ дээр байж болно тий. Тухайн үйлчлэгээ үзүүлэхдээ хүний хувийн мэдээллийг цуглуулж болно гэд. За регистрийн дугаар бол хэрвээ эрүүл мэндийн үйлчлэгээ үзүүлэхэд авах гарцаагүй шаардлагатай мэдээлэл байвал хуулиар их олгосон гэж үзэх боломжтой. Гэтэл магадгүй зарим тохиолдолд бол одоо регистрийн дугаар заавал авах шаардлагагүй тохиолдолд бол заавал энийг авах шаардлага бас одоо үсэхгүй байж болно. Гэтэл бол эрүүл мэндийн даатгалтай холбоотой ч гэдэг юм уу регистрийн дугаар за эсвэл хурууны хээгээр одоо бас ашиглаж байгаа. Энэ хурууны хээ ашиглаж байгаа биометрик мэдээлэл ашиглаж байгаа харилцаа бол бас одоо эрх зүйн зохицуулалтын хүрээнд бас эргэлзээтэй одоо саарл орон зайд явж байгаа ийм одоо үйлдэл гэдгийг би бас хэлье. Хүний эрхийн үндэсний комиссаас яг энэ биометрик мэдээллийг эрүүл мэндийн салбарт ашиглаж байгаатай холбоотой зөвлөмжийг бас Архангай аймагт санжээнд хургуулж исэн. Тэгэхээр регистрийн дугаар бол хэрвээ эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхэд гарцаагүй шаардлагатай тохиолдолд бол хуулиар олгосон гэж үзнэ. Гэхдээ энэ мэдээллийг жишээлхэд одоо юу гэдэг манай зарим эрүүл мэндийн байгууллага дээр түгээмэл. За регистрийн дугаараа хэл гэдэг ингээд олонний өмнө асуудаг. Энэ бол өөрөө яг хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн зөрчил. Бусад хажууд нь зогсож байгаа хүмүүс тэр хүний одоо эрүүл мэндийн одоо үйлчилгээ авж байгаа шалтгаан эсвэл бусад хувийн мэдээллийг олж мэдэх боломжийг утасны дугаараа хэл, регистрийн дугаараа хэл гэдэг. Энэ одоо байдлаар нийтэд ил харилцаа бол ялцчгүй хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн зөрчлөө гэдгийг анхаарах нь зүйтэй. За цэцэрлэг сургууль эцэг эхийн мэдээллийг маш их авдаг. Энэ нь зөв үү? За маш их авдаг гэдэг. Энэ дээр бол ямар хэмжээний мэдээллийг авж байгааг бид нар мэдээлэл авагдж байгаа мэдээллийн хүрээ хязгаарыг үнэлжээж л тодорхойлно. Өөрөөр хэлэх юм бол сургууль цэцэрлэгт одоо хамрагдж байгаа хүүхдийн хэн болох
эцэг эх нь хэн болох, орон гэр нь хаана байх, одоо яаралтай үед холбоо яаж барих гэдэг юм уу, энэ мэдээллийг авж байгаа тохиолдол бол одоо мэдээж нөгөө төрийн үйлчлэгийг үзүүлэхэд гарцаагүй шаардлагатай мэдээлэл учраас авч болно. Гэтэл энэс хэтэрсэн мэдээлэл гэр орон нь одоо ямар хэмжээний орлоготой юм ч гэдэг юм уу, эсвэл эцэг эх нь аль намыг дэмждгийг ч гэдэг юм уу, ийм мэдээллийг бол цуглуулах нь энэ хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хоригдсан харилцаа. За сургууль цэцэрлэгийн камерыг эцэг эхчүүд шүүе гэж ирдэг. Тэр бүрт нь шүүлгээд байх нь зөв. За энэ дээр үндслэл хамаатай. Яг одоо ямар үндслэлээр, ямар зорилгоор камерын бичлэгийг шүүж байгаа юм гэдэг нь хамаатай. Өөрөлдөх юм бол одоо юу гэдэг нь тухайн хүүхдэд янз бүрийн одоо бие махбод сэтгэл санааны учирхийлэл гэдэг юм уу, дарамт зүй бус нөхцөл байдал үүссэн, энийг баримтжуулах шаардлагатай, харах шаардлагатай гэж байгаа тохиолдолд бол зөвхөн тухайн хүүхдийн одоо хууль ёсны асран хамгаалагч эцэг эхэд бол мэдээллийг үзүүлж болно. Бичлэгийг хуулбарлаж өгөх тухай асуудал бол тусдаа асуудал. Хэрвээ тэр бичлэг дээр бусад айлын хүүхдийн одоо дуу авагдсан бол бас энийг хуулбарлаж өгөх нь энэ хуулийн хүрээнд хязгаартай хориглолтой. Гэхдээ гэмтрэг зөрчил болсон тохиолдолд энэ одоо нотлох баримт бүрдүүлэх хүрээнд бичлэг үзэх авах харилцаа бол тусдаа хуулиар зохицуулагддаг юм харилцаа байгаа. Зөвлөгөө амаар нуцсны дугаарыг. За энэ дээр хүний эрхийн үндэсний комиссийн 70222 гэдэг утсаар холбогдоод хүний эрхийн үндэсний комиссийн гомдол хянан шийдвэрлэх хэлтэс хүний хувийн мэдээллийг хамгаалах хэлтстэй холбогдож зөвлөгөө авч болно. 70222. Банк хүний биометрик мэдээллийг авах нь зөв. За тэгэхээр банкуд бол хүний хурууны гээр ашиглаж байгаа. За тэгэхээр энэ хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар бол биометрик мэдээллийг ашиглах хэдэн нөхцлүүдийг тогтоож өгсөн байгаа. За бид түүнийг та бүхэнд хуулиас хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор бол энэ хуулиар зөвшөөрөөгүй энэ одоо харилцаанд биометрик мэдээллийг ашиглахгүй байх ийм одоо бэлтгэл ажлыг хангах гэдэг юм уу, үйл ажиллагаа явуулсан. Тэгэхээр банк хүний биометрик мэдээллийг авах нь бол за би энэ дээр юу яагаад та хуулийн залтыг нь хараад маш тодорхой хариулт өгөхийг хичээ. Тэгэхээр энэ дээр юм байгаа. 10 дугаар зүйлийн 1 дээр улсын бүртгэлийн байгууллага, иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор ашиглана. Хил хамгаалах байгууллага ашиглана. Хуульд заасан эрх бүхий байгууллага гэмтэрэг зөрчилтэй тэмцэх зорилгоор ашиглана. Шүүхийн шинжилгээний байгууллага ашиглана. За улсын их хурл дээр бол улсын их хурлын гишүүний эрс бүрдүүлэхэд ашиглана. Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журам заасны дагуу ажилтныг таньж баталгаажуулах үйлдэлийг хялбарчлах зорилгоор бол ашиглаж болно гэд бусад харилцаан дээр бол хоригдсан. Тэгэхээр өнөөдрийн Монгол улсад өвчин төгөлдөр үйлчлэгдэж байгаа одоо хууль тогтоомжийн хүрээнд бол банк хүний биометрик одоо мэдээллийг ашиглах ийм эрх зүйн зохицуулалт байхгүй гэж ойлгож байна. За идэвхтэй оролцсон нийт төрийн албаагчтай баярлалаа. За нийтдээ одоо 2024 онд төрийн албаны зөвлөс нийт Монгол улсын одоо төрийн албаагчтай зориулаад 7-4 сургалтыг тогтмол зохион байгуулдаг. За энэ 24 онд бид нар нийтдээ 27 удаагийн сургалт мэдээллийн цагийг зохион байгуулсан байна. Нэг удаагийн сургалтад дунджаар одоо 1800 хэрэглэгчийн ирэхээр байгууллага хамт олноороо энэ төрийн албаагчид маань идэвхтэй оролцсон байна. Ингээд энэ 24 оны энэ 7-4-10 сургалт маань ингээд энэ удаагийн сургалтаар өндөрлөж байна. За энэ 24 оны сургалтад бид бүхэн одоо төрийн албаагчдаас тодорхой хэмжээний судалгаа аваад ялангуяа төрийн албаагчдаа хуулийн одоо төрийн албатай холбоотой хуулийн хэрэглээ, цаг үеийн асуудал, за сурч хөгжих боломж, мөн нийгмийн баталгаа, ёс зүйн чиглэлээр одоо баталсан мэдээллүүдийг хүргэсэн байгаа. За 2025 онд бид бүхэн та бүхнээс бас наривчилсан судалгаа аваад эрэлт хэрэгцээнд нь тулгуурлан 7-4-10 сургалтынхаа хөтөлбөр төлгөөг илүү их нөгөө наривчилж эрэлт хэрэгцээнд нь багц хөтөлбөрүүдийг гаргаж одоо сар сараар нь хөргөх болно. Тэгээд 24 онд та бүхэн одоо тайлан төлгөөгөө маш
завгүй байгаа. Тэгээд энэ зав чөлөөгөөрөө бас тогтмол энэ 7 хоног болгоны 4 дахь өдрийн 10 цагаас энэ сургалтанд оролцдог бүх төрлийн албаагчдаа баярлалаа гэж хэлье. Тэгээд 25 онд дараачийн сургалтаараа шинэ хөтөлбөрөөрөө дахин уулзахын ерөөл төвшүүлье. Ингээд та бүхэнд баярлалаа.